Өнөөдөр NBA-ийн талбайд юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. Paul George иргэж ирсэн. Former NBA MVP back in 2018. Hard assisting on a lot of those buckets. George, same spot. Paul George, baseline, too strong. 15 points, 6 assists in his 20 minutes. Obviously, that has turned around the last 4 games. Paul George, I expect the offense to be a little bit rusty, but he is a 4-time all-defensive player. George with that rebound. 7 boards tonight for PG. Going to work against his former club. Baseline. Иргэж ирсэн ихний тоглолтонд 9 оноо 7 самбар, 9-с 2 довтлогоо. Max өнөөдөр 39 оноо 6 дамжуулалт 4 холын зан шидэл. Andre Drummond 14 оноо 18 самбар 8-аас 5 довтлогоо. Kareem Abdul-Drummond is back. Гэхдээ өсөн нэг л бишээ. Oh my god, bro. Oh, hell no, man. What the fuck, man? Jalen Duren өнөөдөр 31 оноо 15 самбар 13-оос 12 довтлогоо. No Cade, no problem. The ball handling skills. The forecourt. Jalen Duren keeps that dribble. Fires over Huff. Fills it up. Майамигаас өнөөдөр 7 тоглогч 10-аас дээш оноо авав. Багаараа маш сайн тоглосон учраас нэгсийг буулгаж авлаа. Нөгөө талаас 5-аас 19-өөс 7 довтлогоо, 7-оос 1 холын зан шидэл, 4 бөмбөг алдалт. Slay. Mitchell өнөөдөр 37 оноо 5 самбар 7 дамжуулалт. Bucks-ыг талбайдаа буулгаж авчээ. Талбай нэтэргийн шаргал байсан учраас Mobley-г толгойн өвдсөн байж болцсохгүй байжээ. Lamelo эргэж ирсэн хэдиж Торонтог барсангүй. Сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожоод буй Торонто Raptors-ог дорн бүсийн 3 дугаар байранд бичигдэж эхэллээ. Melo got his hands on it twice. Nikola Jokic өнөөдөр 36 оноо 18 самбар 13 дамжуулалт. Murray 34 оноо 11 самбар, Gordon 24 оноо 10 самбар. Edwards 13 оноо авсан хэдиж Dallas тул хангалттай байлаа. Dallas бүсийн багуудын эсрэг 1-9 амжилттай. OKC хийдгээсээр л. LeBron NBA-ийн талбайд гарах нь өрдөө цаг хугацааны асуудал болоод байна. Бэлтгэлээ цаан хангаж байгаа харагдсан. Хэрвээ өдөд плей-офф эхлүүл Kyrie талбайд гарах боломжтой гэж түүний ойрын хүмүүс мэдээлжээ. Kyrie ирж Dallas-ыг аврахгүй болж. Back it, pop, I'm a motherfucking beast, I'm a motherfucking hawk. Come on!